За англи хэлний манган дүрм номныхоо авиа зүүн зарим нэг дүрмүүдийг тайлбарлаж өгье. Үгүй за тэгэхээр үгийн төгсгөл болох UOUS, IOUS, EOUS гэсэн төгсгөлүүд үгийн эцэстээ ихшгийн араас орсон гэж үсгээс орс гэдэг авиагаар нэг гэдэг дүрмээр use гэж одоо уншигдана. Continuous гэх юм бол үргэлжилж байгаа present continuous tense гэвэл одоо үргэлжилж байгаа цаг гэх мэт. Various гэхээр төрөл бүрийн янз бүрийн. Generous өглөгч өгөөмөр. Poisonous гэхээр энэ маань болохоор хортой гэсэн ийм одоо утгыг гаргадаг үгнүүд болцдог байгаа. Уншихын тухайд бол орс зэгээр уншна гэсэн үг. За энэ дээр бол үгзүүтэй холбоотой зарим нэг зүйлийг хэлье. Full, less гэж төгсөж байгаа үгнүүд бүгдээрээ тэмдэг нэр байдаг. За full нь болохоор дандаа юм байгаа гэсэн утгыг гаргадаг. Less нь болохоор байхгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Тэмдэг нэрийг үсгэж өгдөг. Тухайлбал careful анхааралтай болгоомжтой, careless анхааралгүй болгоомжгүй. Useful ашигтай хэрэгтэй, useless ашиггүй хэрэггүй. Harmful хортой хөнөөлтэй, harmless хоргүй хөнөөлгүй. Doubtful эргэлзээтэй, doubtless эргэлзээгүй гэх мэтээр. Painful сэтгэл өвтгсөн, painless өвдөлтгүй гэх мэтээр. За ер нь бол less гэж төгсөж байгаа бүх юм дандаа байхгүй гэсэн санааг илэрхийлдэг байгаад. За тэгэхээр homeless гэвэл гэр оронгүй, homeless children гэр оронгүй хүүхдүүд, timeless work гэвэл одоо цаг наргүй ажил, endless happiness эцэс төгсгөлгүй аз жаргал, stainless гэвэл одоо зэвэрдэггүй ган гэдэг ч юм стил гэх тийм ээ. Cloudless гэвэл одоо үйлгүй гих мэтлэнгээр less гэж байгаа нь байхгүй гэсэн санаа гаргадаг үгэ. За тэгэхээр өнөөдрийн хичээлийнхээ одоо хэлцүү хэсгээр бүгдээрээ ярианд хэрэгтэй зарим нэг үг хэллэгүүдийг сурч авна. За хүнтэй мэдлээд одоо бидний нэгэн адил англичууд, америкчууд бол ерөөсөө шууд амар мэндийг асуудаг. За амар мэндийг асуу зүгээр how are you гэж асуучихна. За ажил амьдрал ямар шухан байна да, хэр зэрэг ажиллаж амжирч байна да, ямар шухан байна да гэд асуухад амны бэлгээр хөвчлэн сайн гэж хариулдаг. Fine. За тэгээд талархал илэрхийлээд thank you. Эргээгээд асууна and you гэд. Fine, thank you and you гэд асуучдаг байна шүү дээ. Дандаа fine гэдээ авахгүйгээр бас одоо pretty good дажгүй шүү, давгүй гэд. Энийг бол хөөрхөн сайн гэж орчуулахгүй шүү дээ. Ярианд бол дажгүй, давгүй шүү гэд. Things couldn't be better. За үүнээс илүү юм гэж юу авах вэ гэд. Одоо маш сайн байна гэдгийг л илэрхийлж байгаа. За тун сайн гэж хэлж боломгүй санагдаад байх юм бол одоо голсон, чамлсан утгаар хэлэхдээ үгүй ах тэл гэж хэлэхдээ бид нар сөв гэж хэлчихдэг байна шүү дээ. So гэд. За тэгэхээр энэ зөвхөн мэдчлэгийн амар мэнд асуухад биш ямар нэг юм голж чамлж ивэл та нар одоо сөв л гэж хэлчих. За шин танилцсан найз хүүгэн чинь ямар шух юмтэй гэвэл сөв гэвэл үгүй ах тэл гэж. За тэгээ өчигдөр үзсэн кино чи ямар байв да гэдэг ихэд сөв гэвэл яах нь бас л үгүй ах тэгээд ингээд голсон чамлсан үнгээр та нар юм хэлэхдээ дандаа сөв үгүй яах вэ юм бэ гэсэн утгатай болдог байна шүү дээ. За мөн одоо амар мэндийг асуучаад сонин сайхны нэрдэг WhatsApp гэж хэлсэн чиг л болно. WhatsApp гэж хэлсэн чиг л болдгийг. За тэгээ WhatsApp за сонин сайхан юу тав тэгээд асуухад манайхны нэг адил юмтай ч юмгүй л гэдгийг. Nothing гэж. За онцгийн сонин юмгүйдэг бол nothing special гэдэг. За энийг бол яг it's none of your business at all гэвэл одоо энэ чамд падлийгүй, энэ чамд огт хамаагүй, энэ чиний хэрэг биш гэсэн үг. За энэ ингэж хэлэх тохиолдолд бас бидний амьдрал дээр зөндөө л гарна шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо энийг та нар үгчлээд одоо энэ бол чиний ажил хэргийн нэгэнхэнд биш ээ гэж орчуулахгүй, энэ чамд хамаагүй хөө гэдэг. It's none of Dor's business гэвэл энэ Dorжид хамаагүй. It's none of my business гэвэл энэ надад хамаагүй гэх мэтээр орчуулна. За одоо магадлал өндөртэй юмыг бол it's likely. За байж болох юм гэд. Are you generous чи өглөгч үхэд it's likely гэвэл за тийм байж болох юм шүү л гэж байгаа. За харин it's unlikely гэвэл одоо эдээ юу бол за дээр юу бол та гэж байгаа. Түүнээс биш одоо энэ бол магадлал багтаа гэж орчуулах бол яриад нэгтүүцтэй биш. Тэгээ эдээ юу бол гэдэг үгэл гараад ирэхээр толөвчгээсээ гэдэг үг хайгаал дээ гэдэг үгээр хайгаал явахгүй байна шүү дээ. За тэгэл одоо энэ Улаанбаатарын утаа одоо ойрын жилүүдэд арилах болов уу гэд асуухад одоо it's unlikely I don't
think so гэвэл эдтэй юу бол та би бол тэгж бодохгүй л байх шүү гэх мэт яриагаа хөгжүүлэхэд та нарт хэрэг болно. За мөн одоо санаа бүр 100% сайхан нийлж явах юм бол та нар absolutely definitely exactly гэх мэтийн уул галбалтуудаар одоо илэрхийлж болно. Хэлээд юу хөө. Өстой яриан байхгүй яг тийм штэ гэдэг. За what happened? Happened гэж бичсэн уншаарай. What happened? Юу болоо вэ? Болоод өнгөрсөн юм дээр асууж байна. What's the matter? гэдэг мөн үү? За энэ бол цочир үүлэн дээр асуудаг. Яач воош гэд. Одоо нэг хүн одоо час хитл ойролдог ч юм уу юм хум тарны хятал дурс одоо нурахад одоо яач воош гэвэл what's the matter? Нү яач воош гэд. What's going on? Юу болоод байна гэд. What's happening гэж бас болно. Чи юу ярих гээд юу яриад байгаа юм бэ? Наа чи одоо юу гэсэн үг юм гэвэл what do you mean гэд. What do you mean гэд. За одоо what the hell are you doing here? Чи одоо чөтгөрөө ээж энд юу хийж байгаа юм бэ гэдэг утгаар асууж шít. Are you kidding? Тоглож байгаа байлгүй дээ. Гэх мэтчлэнгийн үг хэлгүй та нарт бас хэрэг болно. Баярлалаа.